За сайн бацгаана уу. Жишээ голзалтаар жишээ болгоод үзүүлээ та бүхэнд. За бидний өгөгдөл дээр консоль дамнуур тэгшүүнцэх тогтолтой консоль дамнуур маань Q тархсан ачаа F төвлөрсөн ачаа M голзаалах моментуудын үйлчлэлд жишээ голзаалтанд ажиллана гэж үзэх юм бол эдгээр өгөгдлүүдийг ашиглаад бид нэгдүгээрт нь инерцийн гол хавтгаануудыг голзаалах моментуудын эфүр за хоёрдугаарт нь зааг тэнхлийн байрлалыг тодорхойлж нормал хүчлэлийн эфүрийг за гуравдугаарт нь дамнуурын бүтэн тахилтыг тодорхойлно. Бүтэн тахилт гэдэг нь бид нар сул үзүүр дээр тодорхойлно. За сул үзүүрийн бид нар D цэгээр тэмдэглэсэн учраас энэ дээр BD гэж. За тэгвэл бид нар бодлогыг бодохын тулд жишээ голзаалтанд ажиллаж байгаа тэр дамнуур дээр үйлчилж байгаа хүчнүүдийг YOZ тэнхлэг, XOZ тэнхлэгүүдээр дараах хоёр схем дээр проекцэлж зурсан байна. Өөрөөр хэлбэл Y тэнхлийн дагуу үйлчилж байгаа хүчнүүдээ YOZ тэнхлэгтэр X тэнхлэгтэй параллелоор үйлчилж байгаа хүчнүүдийн үйлчлэлийг XOZ тэнхлэгүүдээр проекцэлсэн байна. За тэгвэл бид нар эхний ээлжинд YOZ тэнхлэг дээрх үйлчилж байгаа хүчнүүдийн үйлчлэлд үүсэх голзаалах моментын эфүрийг байгуулах ёстой. Тэхийн тулд бид нар яах ёстой вэ? Огтлын хэсгийн тоогоор хийнэ. Өөрөөр хэлбэл манай одоо YOZ тэнхлэгтэр 3 хэсэгт байгаа учраас бид нар 1 2 2 3 гэсэн 3 огтлыг. За тэгвэл 1 огтлол маань Z1 маань гэсэн үг те. Тэгээс AZ. За тэгвэл Y тэнхлийн дагуу үйлчилж байгаа хүч маань X тэнхлийг голзаална гэж үзээд MXZ1 гэж үчээ. За тэгвэл F маань цагийн зэгний дагуу байгаа. Өөрөөр хэлбэл бид нар баруун тол явж байгаа тохиолдолд момент маань цагийн зэгний эсрэг байгаа тохиолдолд нэмэхээр авдаг. За тэгвэл манай тохиолдолд F маань цагийн зэгний дагуу байгаа учраас хасгаар аавна. F-ийг үржих Z1. За Z1 нь T-г үед за Z1 нь T-г 1 метр үед хасах 3 кНм байна. За 2 огтлолд Z2 маань агаас 2AZ. За тэгвэл 2 дугаар огтлол дээрх момент маань MX Z2 маань хасах тэмдэгтээ F, M. F-ийг үржих нь Z2 хасах нь F гэж үчдэг нэ. За тэгвэл Z2 тэнцүү T-г 1 метр үед MX Z2 маань за энд момент орж иж байгаа учраас моментын хэмжээгээр өсрөн гэж үзэхээр 8 кНм болно гэсэн үг. За тэгвэл Z2 тэнцүү T-г 2 метр үед MX Z2 штрих нь хасах 11 кНм болно. За тэгвэл 3 огтлол дээр Z3 маань 2A-гаас 4AZ
мэгс Z3 маань хасах тэмдэгтээ эпиг өрчгөн Z3 хасах нь момент хасхан куб өрчгөн за тоол ихээс 1.2 2 м зайд Q маань орж иж байгаа учраас Z3-аас нь 2-аагаа хасаад өгчээ. За ингээд яах нь нэг квадратыг баах нь 2 болно гэсэн. За Z3 тэнцүү тэг 1.2 м зайд метр үйдтэй мэгс Z3 маань хасах 11 кНм метр. За Z3 тэнцүү тэг 1.4 метр үйд Z3 штрих нь мэгс Z3 штрих нь хасах тэмдэгтээ 1700-ны 48 кНм метр болно. За тэгвэл эдгээр өгдлүүд олсон утгуудаараа моментийнхаа F-ийг зуръя. За энэ дээр мэгс 1.8 кНм метр байж байгаа. За Z тэнхлэг. За нэгдүгээр өгтлөл дээр за эхлээд сүйдээ зураад авчээ. За нэгдүгээр өгтлөл дээр за тэг байхад тэг 1.1 м байхад хасах 3. За энд тархсан ачаа байхгүй тий төвлөрсөн ачаатай учраас ташуу зурлаа. За хоёрдугаар өгтлөл дээр 1.1 м байхад момент орж иж байгаа учраас 8 болно. Энд дээр за дараагийнх нь 1.2 м байхад 11 байна. Энд тархсан ачаа байхгүй учраас шулуун зурлаа. За 11. За 3 дугаар өгтлөл дээр тэг 1.2 м байхад 11 хасах 11 кНм байсан бол тэг 1.4 м байхад 1700-ны 48 байна. Өөрөөр хэлбэл энд тархсан ачаа өөрчлөж байгаа учраас правил зурлаа. Правилын гүдгэр тал маань ачааныхаа эсрэг үдэж өгнө. За дараагийнх дээр X, O, Z тэнхлэгтэр баригдсан консоль дамнуур дээрээ бид огтлол хийн. За манай Y, O, Z дээр 3 огтлол хийж дуусгасан бол би нэг
4 4-гээ дөрвөлжүүлээд явлаа. 5 5 өгтлөлийг хийлээ. За 4 4 өгтлөл дээр 4 4 өгтлөл дээр за тоол их мөн баруун талаас хийж байгаа. Баруун талд авчихсан байгаа гэсэн үг тий. За тэгэхээр 4 4 өгтлөл Z 4 маань тэгээс 2 Z. За өөрөөр хэлбэл X тэнхлийн дагуу үйлчилж байгаа хүчнүүд маань Y тэнхлийг гулцаалan гэж үзээд MY Z4-гийн MY Z4 маань за цагийн зүүнний эсрэг байна момент маань хасах нь Q Z4-ийн квадратыг хуваах нь 2 байна. За тэгвэл Z4 тэнцүү тэг үед те Y Z4 маань 5 км болно. За Z4 тэнцүү тэг 1.2 м байхад Y Z4 штрих маань 452 км байна. За тэгвэл 5 5 өгтлөл дээр Z5 нь 2-аас 4-аад. За MY Z5 маань за хасах нь Q бүрчих нь за тархасаач нь гадна талаар хөтлөж байгаа учраас тархасаач байгаа 2А-гаар үржүүлчин. За Z5-аас хасах нь 2А-гийн хагас болчин. За тэгээ 5 дугаар хөтлөл дээр F хүч орж иж байгаа учраас F маань цагийн зүүнний эсрэг байгаа учраас нэмэр тэмдэгтээ Z5-аас хасах нь тэг 2 м буюу 2А гэсэн үг тий. За Z5 тэнцүү тэг 2 м үед Z5 маань 452 км/м за Z5 тэнцүү тэг 4 м үед Z5 штрих маань MY Z5 штрих маань 17 зууны Z5 MY Z5 штрих маань 956 км/м байна. За тэгвэл эдгээр олсон утгуудаараа моментийнхаа бүрийг зуръя. За моментууд маань хасах тэмдэгтээ нэмэх тэмдэгтээ гарсан учраас өөрийнхөө тэмдгийн дээлэл зургууд мэж үзээд дээд талаа за үлдээс төрн гэсэн үг байна.
За нэгдүгээр хөтлөл дээр тэг байхад нэмэх 5 байсан. 5 км. За тэг 1.1 м байхад дөрөвдүгээр хөтлөлийн тэг 1.2 м байхад Y-Z 4 штрих нь 452 байна. 452 байна. 452 байна. 452. За дарсаачтай учраас ачааны эсрэг үдийлгээд сурна. За 5 дугаар хөтлөл дээр тэг 1.2 байхад 452 байсан байна. За 4-р хөтлөл дээр ч гэсэн 452 байсан. За 5-р хөтлийн тэг 1.4 м байхад 956 гарсан байна. За гэж зурагтнэ. За ихүр маань нэг тэмдэгтэй байсан учраас зуръя. За тэгэхээр бид нар энэ хоёр моментийн фурууд дээрээс за тухайн дамнуурын нэг цэг дээр хамгийн их утгуудыг авна. Өөрөөр хэлбэл хамгийн их утгуудыг авахтаа модулаар авна. За тэгвэл x тэнглэгтэр уулзалах моментийн хамгийн их утга маань модулаар нь авах юм бол mx маань 1748 кНм байж байна. За y тэнглэгтэрх нь бол нэмэх утгатай байгаа учраас шууд оглоо. За нэг цэг дээр гэсэн учраас 956 кНм байж байна. За тэгвэл одоо бид нар эндээс яг өгөхөр энэ хоёрын утгуудаар бид нар тооцооны моментийг бодох ёстой. Тооцооны момент. За өөрөөр хэлбэл яг нөхөр mx-ийн квадратыг нэмэх нь m-ийн квадрат тэнцүү тооцооны момент маань 19.9 кНм гарсан байна. За ингээд эдгээр одоо нэрцэн гол автоонууд төр үүсэж байгаа моментийн утгуудаа ашиглаад за тухайн одоо тэгшүүнцэх тогтлолын хувьд бид нар зааг тэнглэхийн байрлалыг олох ёстой. За зааг тэнглэхийн байрлалыг олохдоо бид нар тан светта тэнцүү m-ийг хуваах нь x-ийг хуваах нь y-гээр үржүүлээд модулаар нь авдаг. За тэгвэл биднэрт энд байгаа бидний одоо бодсон одоо саяны хийсэн бодолтуудаас m-ийн утга маань байж байгаа. m-x утга маань байж байгаа. Тэгвэл манад одоогоор x, y буюу өөрөөр хэлбэл x, y тэнглэгтэй харьцан нэрцэн моментууд байхгүй учраас бид нар тэдгээрийг бодох ёстой гэсэн үг байна. За тэгвэл x маань тэгшүүнцэгтийн хувьд 12-ны
pH-ийн куб байж байгаа. За энэ тоо өөрөөр хэлбэл бидний тэгшүүнт тогтлын хувьд H нь 24 см, B нь 10 см гэдээ өгөгдсөн байгаа учраас энэ өгөгдлөөрөө яах нь бид нар бодно гэсэн үг байх нь. Эндээс яах нь X хэрэгтэй харьцангуй инерцийн момент маань 11,520 см-ийн дөрвөн зэрэгт байгаа. За тэгвэл E эрэг тэнхлэгтэй харьцангуй нь болохоор E эрэг тэнхлэгтэй харьцангуй инерцийн момент маань HB-гийн куб зэрэгтийг байх нь 12 тэнцүү гэж бодох юм бол орлуулаа бодох юм бол 2000 см-ийн дөрвөн зэрэгт гарсан юм байна. За тэгвэл эдгээр утгуудыг ашиглаад бид нар зааг тэнхлийнхаа байрлалыг тодорхойлох ёстой. За тэгвэл зааг тэнхлийнхаа байрлалыг тодорхойлохоос өмнө бид нар яасан байх ёстой хөр энэ одоо ачаалалд энэ дамнуур ийм одоо энэ ачаануудын өөрчлөлт энэ жишрүү гулзалтанд орж байгаа энэ консоль дамнуур маань батхийн нөхцөлөд хангах үгүй юу гэдгийг шалгах ёстой. За шалгахын тулд бид нар яах ёстой вөхөр мэдээж жишрүү гулзалтын үйдэх нормал хүчлийн томьёог ашиглана. За энэ маань яах вөхөр mx-ийг хуваах нь wbx нэмэх нь m-ийг хуваах нь wby байх ёстой. За өөрөөр хэлбэл яах вөхөр бид нар wbx-ийг бодъё. За x y тэнхлэгтэй харьцангуй эсэргүүцлийн момент маань 6-ны pH квадрат буюу за wbx маань за дээрх өгөгдлийг орлуулаад бодох юм бол 960 см-ийн куб зэрэгт байна. За wby-ийн хувьд бодъё. За 6-ны hb квадрат гэж бодох юм бол энэ маань 400 см-ийн куб зэрэгт гарсан байна. За энийг орлуулаад бодъё. За mx гэдэг маань хэдвэ гэхээр манад хасах тэмдэгтээ 1748-ыг өргөжих нь 10-3 зэрэгт ватт нь wbx маань 960-ыг өргөжих нь 10-ын хасах 6 зэрэгт нэмэх нь m-ийг маань 956-ыг өргөжих нь 10-3 зэрэгт ньютон гэсэн үг. Ватт нь 400 өргөжих нь 10-ын хасах 6 зэрэгт метрийн куб зэрэгт гэсэн үг байна. За эндээс 500-ны 69 мегапаскал гарч байгаа учраас өөрөөр хэлбэл тухайн дамнуурын зөвшөөрөлт хүчлээс бага буюу тэнцүү байх ёстой. За тэгвэл манай тохиолдолд яах нь бага байгаа учраас батхийн нөхцөлийг хангана гэж үзээд за зааг тэнхлийн байрлалыг бодъё. За зааг тэнхлийн байрлал маань тангас метта тэнцүү. За энэ томьёон дээр орлуулах нэ. За mx маань манайхаар 1700-ны 48 байж гин. За m-ийг маань 900-ны 56 байгаа. За x маань за хөрхий y маань манайхаар 900-ны 56 байгаа. mx маань 1700-ны 48 байж байгаа. За x буюу x хэлхтэй харьцангуй инерцийн момент маань 11,520 байна. Y тэнхлэгтэй харьцангуй инерцийн момент маань 2000 байж байгаа. Өөрөөр хэлбэл нэгжний шилжүүлгийг хийсэнгүй. Учир нь эдгээр одоо нэгжнүүд манайхан килонewton-метртэй метрийн сантиметрийн дөрвөн зэрэгт маань сантиметрийн дөрвөн зэрэгтэй хураагдах учраас шилжүүлэг хийсэнгүй. Ингээд эндээс тангс бета маань 0.5469 гарч байна. 0.5469. За ингээд бетатай өнцөг буюу өөрөөр хэлбэл
Нэрцэн зааг тэнглэхийн дайрлал маань 72.4 градусд гарч ирэх нэ. За 72.4 градус. За тэгэхээр энэ дээр бид нэр тэмдэглэнэ. Энэ дээр тэмдэглэнэ. За манай утга манайхан модулаар нь авсан нэг тэмдэгтэй гэж байгаа юм чинь. За x тэмдэлхийг цагийн зүйн эсрэг 72.4 градусаар эргүүлж зурна. 72.4 градусаар эргүүл зурна. За энэ бол бидний зааг тэнглэг маань байж юм. Зааг тэнглэг маань байж юм гэсэн. За тэгвэл бид нар зааг тэнглэхээ олоод авчихсан юм чи одоо яах ёстой вэ гэхээр зааг тэнглэхээс хамгийн хол оршиж байгаа цэгүүдийг дайруулад шулуун татна гэсэн. Зааг тэнглэхтэй параллелаар. За зааг тэнглэг. За өөрөөр хэлбэл бид нар энэ цэгүүд дээрх хүчлүүдийн утгыг олоод тэрээр хүчлүүдийнхээ утгаар бид нар хүчлийнхээ эфорийг байгуулна гэсэн үг байна. За тэгвэл энэ дээр координатаа тэмдэглэе. За нэг B гэд авчи, нэг C гэд авчи. За тэгвэл энтэй харьцангуй зэгтэй харьцангуйгаар бид нар координата BC цэгийн координатыг тэмдэглэн гэсэн үг. За B цэгийн координат маань хасах 5 см гэсэн үг. TXB эрг B нэмэх тэмдэгтээ 12 см гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл хасах 5 нэмэх 12 гэсэн үг байна. За тэгвэл C маань C цэгийн координат маань за нэмэх 5 хасах 12 гэсэн координат гарч ирэх юм байна тий. За тэгвэл эдгээрийг ашиглаад бид нэр хүчлүүдийнхээ утгыг бодно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сигма B цэгийнх маань B цэгийн сигма маань mx-ийг хуваах нь x үржих нь y/b нэмэх нь m-ийг хуваах нь y үржих нь xc гэсэн үг. За эндээс mx маань 956 байж байгаа. 13 зэрэгт килонewton гэж юм чинь ньютон-метр болгоно. x маань 11,520 см-ийн 4 зэрэгт байгаа юм чинь метрийн 4 зэрэгт рүү шилжүүлээд 10^8 зэрэгт болно. За y/b маань нэмэх 12 байж байна. За нэмэх нь m-y маань хасах тэмдэгтээ 956 килонewton гэж байгаа юм чинь килонewton-метр гэж байгаа юм чинь ньютон-метр рүү шилжүүлэхээр 13 зэрэгт ньютон-метр болно. За y маань 2000 см-ийн 4 зэрэгт гэж байгаа юм чинь 10 хасах 8 зэрэгтээр үржүүлээд метрийн 4 зэрэгт болгоно. За ингээд за mx маань хэдүүлээ хасах тэмдэгтэй юм байна шүү. Уучлаарай. 17,148 юм байна шүү. Уучлаарай. За ингээд
XV гэдэг маань XV гэдэг маань нэмэлт тэмдэгтээ 12 байж байна. За би энд нэгжийг орхио бичсэн байна. Ингээд хамтдаад нэмсэн биччихье. Өөрөөр хэлбэл энэ хоёрын нэгж маань арын асах 2 зэрэгт байх ёстой байна. За эндээс BC-ийн нормал хүчтэй маань хасах тэмдэгтээ 42.1 мегапаскал байна. За тэгвэл бид нар BC-ийн нормал хүчтэй утгыг олчихсан чинь CC-ийн нормал хүчтэй утгыг бодох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл тэгш хинтээ хөндлөгтөл байгаа учраас өөрөөр хэлбэл сигма C маань энэ асар гарсан чинь CC-ийн нормал хүчтэй маань нэмэх тэмдэгтээ 42.1 мегапаскал гарах юм байна гэж үзээд шууд бичлээ. За тэгвэл эдгээр утгуудыг ашиглаад бид нормал хүчлийнхээ фүрийг байгуулна. Нормал хүчлийн фүр. За сигма B маань хасах тэмдэгтээ 42.1 гэж байгаа юм чинь хасах тэмдэгтээ утгаа би жишээ гулцалт үед элемент талдаа зурна. Учир нь тухайн элемент шагнадж байгаа гэдгийг хасах утга илэрхийлж байгаа учраас элемент талдаа зурлаа. За эсрэг талдаа нэмэх тэмдэгтээ CC-ийн нормал хүчлийн утгыг тэмдэглэлээ. 42.1 мегапаскал. За эндээ болохоор сигма паскал. За За ингээд одоо бид сул үзүүр дээрх тахилтын бүтэн тахилтыг тодорхойлох ёстой. Ингээд энийг тодорхойлохын тулд бид нар X OZ, YOZ тэмдгүүдээр проекцлсан хүчнүүдийг ашиглаад анхны параметрын аргаар DC-ийн бүтэн тахилтыг тодорхойлно. За саяны бодлогыг үргэлжлүүлье. За бид жишээ гулцалтанд ажиллаж байгаа дануурын хувьд сул үзүүрийн бүтэн тахилтыг тодорхойлох гэж байгаа. За тэгвэл бүтэн тахилтыг тодорхойлохын тулд бид нэр тооллыг хийг зүүн талд авч анхны параметраар тооллыг хийг зүүн гар талд авч бодох ёстой. Одоо төвчлүүдээ бичиж авах ёстой гэсэн үг. За тэгэхээр тулд бид нар яг хөхөр энэ зоолт дээр үүсэж байгаа реакцуудыг мэдсэн байх ёстой гэсэн үг. Тэгэхээр энд манай RB Y байх ёстой. Энд MB Y үүсэх ёстой. За хэвтэ тэнхлийн дагуу хүч байхгүй учраас хэвтэ тэнхлийн дагуу үүсэж байгаа реакц маань тийм учраас энэ тэмдэглэсэнгүй. За тэгвэл энэ маань RB X энэ маань MB X гэсэн юм хоёр реакц үүснэ гэж үзье. За тэгвэл манай тохиолдолд MB X гэдэг маань S156 нэмэх тэмдэгтээ S156 килонewton метр байх нэ. За тэгвэл MB Y гэдэг маань манайхаар хасах тэмдэгтээ 1700-ны 48 килонewton метр байна. 48 килонewton метр байх нэ. За тэгвэл манад одоо RBX, RBY хоёр маань байхгүй байх гэсэн үг байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр шууд эрэг тэнхлэгтээр статик тэнцвэрийн тэгштгэл бичээд RB эргийг олъё. Тэгэхээр RB эрэг нэмэх тэмдэгтээ за хасах нь хүү хурцх нь T-1.2
За тэгээ хасах нь F байж байгаа. Тэнцүү. Тэг гэсэн үг те. За тэгвэл эндээс RB Y гэдэг маань RB Y гэдэг маань хүү маань 24 буюу 4.8 буюу 34.8 килонewton гарах юм байна. За тэгвэл яг дээрхээ адил X тэнцвэрээр статик тэнцвэрийн тэгшил өчж байгаа RBX олоод авъя. RBX. За Q маань за эхлээд F байж нэмэх тэмдэгтэй хасах нь өөрчлөх нь T-12 байж байна. За T-12. За тэнцвэрийг эндээс RBX гэдэг маань за F маань хасах тэмдэгтэй 30 хасах нь 4.8 гэдэг чинь 25.2 гэсэн үг байна. Хасах тэмдэгтэй 25.2 килонewton метр байх нэ. За тэгвэл эдгээр өгдлүүдийг ашиглаад анхны параметрын тэгшлэлээ бичээ. За эхлээд би Y O Z тэнглэгтээр бичлээ. За Y дээр бичиж байгаа тохиолдолд X тэнглэгтэй харьцангуй нэр зам моментыг авна. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг бид нэр дам нурын хөшүүн чанар гэж нэрлэх нь. За θ тэнцүү. За бид нар Y тэнглэгтээр бичиж байгаа учраас энийг Y θ Y гэчээ. За X θ Y. За тэгээд момент реакц хоёрууд орж ирнэ. RB Y-ийг өрчих нь Z-ийн квадратыг хуваах нь 2 нэмэх нь MB Y-ийг өрчих нь Z-ийн 1 зэрэгт гэсэн үг те. За дараа нь Q орж ирнэ. Q маань за энийг бид нар цааш нь гүйцэх ёстой. Өөрөөр хэлбэл дам нурын төгсгөл хүртэл өргөжлүүлнэ гэсэн үг байна. За тэгэхээр энийгээ би хоош нь ингээд үргэлжлүүлчихье. За ингээд үргэлжлүүлчих. За тэгвэл бидний ингээд үргэлжлүүлээд орчих юм бол бодсон бодлогын маань агуул алдагдах учраас энэ эсрэг ийм ачаа энэ хэмжээний тархсан ачааг үйлчлүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл ийм хоёр хос хүчийг тархсан ачааг үйлчлүүлнэ гэсэн үг байх нэ. За тэгэхээр энэ маань энэ тэ. За тэгэхээр бид нар Q Z-ийн 3 зэртийг хуваах нь 6 буюу 3 факториал гэсэн үг байна. За дараа нь нэмэх тэмдэгтэй Q орж ирнэ. Z-ээс хасах нь T-2 метр тий. Энийн 3 зэртийг хуваах нь 3 факториал буюу 6. За дараа нь момент байж момент нэмэх тэмдэгтэй Z-ээс хасах нь T-2 3 байж. За ингээд F маань төгсгөл дээр нь одоо өөрөөр хэлбэл дам нурын төгсгөлд байгаа төвлөрсөн ачаа моментыг бол энэ тэгшлэлд оруулахгүй. За одоо энэс интеграл авчихад дахиад гарна гэсэн үг байна. За BOY. За энэ дээдлийн тэгшлэлүүдээс интеграл авъя. X-ийг өрчих нь θ Y-ийг өрчих нь Z. За нэмэх нь RB Y-ийг өрчих
нь Z-ийн 3 зэрэгтэйг бахан 3 магистрал буюу 6 хуваадгана. За нэмэх нь MBY Z-ийн квадратыг бахан 2 магистрал буюу 2 хасах нь Q-гөрчих нь Z-ийн 4 зэрэгтэйг бахан 4 магистрал буюу 24. За нэмэх нь Q-гөрчих нь Z-ээс хасах нь T-2-ийн 4 зэрэгтэйг бахан 4 магистрал буюу 24. За нэмэх нь M-ийг өрчих нь Z-ээс хасах нь T-2-ийн 2 зэрэгт буюу 2 магистрал гэсэн үг байна. За ингээд тэгшгэлүүдээ өчөөд авчихлаа. За тэгвэл бид нарын анхны параметрын тэгшгэл дээр бид нар нөхцлүүдийг ашиглах хэрэгтэй. Заалтан дээр өөрөөр хэлбэл Z тоолыг тэг байхад BC дээр тахилт үүсэхгүй. За мөн BC дээрх эргэлтийн өнцөг тэг болно гэсэн. За эдгээрээс тооллын их дээрх тахилт тэгтэй тэнцүү. За мөн тооллын их дээрх эргэлтийн өнцгүүд тэг болно гэсэн үг. За тэг болно гэсэн үг. За тэгвэл эдгээр тэг болчихсон юм чинь бид нар дурын цайнд эргэлтийн өнцөг тахилтыг бодож болно гэж үзээ. Z тэнцүү шууд T-1 4 метр үед бодъё. Өөрөөр хэлбэл сул үзүүрийн тахилт буюу DC-ийн тахилтыг бодох гэж байна. За ингээд бодохоор бид нар орлуулна гэсэн үг байна. Тэг RB чинь 34.8 байж байна. За өөр юу байна вэ гэхээр 34.8. За T-1 ийм Q зэрэгтэй хувахан 6 нэмэх нь MBY чинь 17.48 хасах тэмдэгтэй. За 17.48 өрчих нь T-1 4-ийн квадрат T-116 хуваадг нь 2 гэсэн үг. За Q маань 24 байж байгаа. 24-ийг өрчих нь T-1 4-ийн 4 зэрэгт хуваадг нь 24. За нэмдэг нь 24-ийг өрчих нь T-1 2-ийн 4 зэрэгтийг хуваах нь 24. За нэмдэг нь момент маань 5 байж байгаа. За T-1 1-ийн квадратыг хуваах нь 2 буюу эндээс BD гэдэг маань гурван 4-ийг өрчих нь. За эндээс асуух тэмдэгтээ T-1 8-ыг 12 килонewton метрийн Q зэрэгт байна. Метрийн Q зэрэгт. За тэгвэл одоо бид нэр X OZ тэмлэгтээр бичье. Харагдсанаа бичье. За тэгэхээр AY θ X гэсэн үг. AY θ OX. За ингээд бичгээр RB X Z
квадратыг хуваах нь 2 буюу 2-ын векторал. За MB нэмэх тэмдэгтээ X Z. За X нэмэх тэмдэгтээ орж ирнэ. X нэмэх тэмдэгтээ орж ирнэ. Z-ээс хасах нь тэг гарааны 2-ын квадрат буюу квадратыг хуваах нь 2-ын векторал буюу 2. За хасах нь өөрчлөн Z-ээс хасах нь тэг гарааны 2 метрийн 3 зэртийг хуваах нь 3-ын векторал буюу 6. За ингээд төгсгөл дээр нэг манайд орохгүй гэж түрүү ярьсан. За энэс интеграл авчи. Энэс интеграл авахаар эрг Т Б X маань хол их дээрх дахиад за тэгээд нэмэх нь Z нэмэх нь RBX Z-ийн 3 зэртийг бахан 3-ын векторал буюу 6 нэмэх нь MB X Z-ийн квадратыг бахан 2-ын векторал буюу 2 нэмэх нь ZB хүрчих нь Z-ээс хасах нь тэг гарааны 2-ын 3 зэртийг бахан 3-ын векторал буюу 6. За нэм хасах нь Q Z-ээс хасах нь тэг гарааны 2-ын 3 зэртийг бахан 3-ын векторал буюу 6 болно гэсэн. За мөн дээдлийн адил бид нар орлуулгуудыг хий. Өөрөөр хэлбэл зоолтон дээр тахилт эргэлтийн өнцгүүд үүсэхгүй. Өөрөөр хэлбэл манай зоолт маань тоол ихтер байгаа учраас B X тэгтээ тэнцүү тета BX тэгтээ тэнцүү гэж үзэх юм бол эндээс X тета X мантик зам Y X мантик болно гэсэн. За тийм учраас бид нэр дурын зайд тахилтыг бичиж олж болно гэсэн үг байна тий. Өөрөөр хэлбэл тэг 14 метр үед сул үзүүрийн буюу өөрөөр хэлбэл манайхаар дээд цэгийн тахилтыг бодох нэ. За тэгвэл тэг нэмэх нь тэг. За RBX чинь тэмдэгтээ 25.2 байсан. Асуух 25.2. За Z маань тэг 14-ийн Q зэрэгт байгаа. Хаваахан 6 нэмэх нь MBX чинь 9.6 956 байна. 956. За үржих нь тэг 14-ийн квадратыг хуваах нь 2. За нэмэх нь F чинь 30 байж байгаа. Үржих нь тэг 12-ийн Q зэрэгтийг хуваах нь 6. Хасах нь Q үржих нь тэг 12-ийн
4 зэрэгтийн хуваах нь 24 буюу за эндээс хэрэг BDX гэдэг маань тэг 1534 килонewton метр куб. Нэ. За ингээд бид нэр цаашид дамнуурынхаа хөшүүн чанаруудыг ашиглаад өөрөөр хэлбэл харамхаа мод бол X зэрэг тэмдэгтэй харьцангуй инерцийн моментуудыг ашиглаад орлуулгуудыг хийгээд ДЦ-ийн X зэрэг тэмдгийн дагах тахилтуудыг тодорхойлъё. За тэгвэл эндээс X том дээр буюу өөрөөр хэлбэл манай харамхаа мод бол манай 2-ыг өрчин 15 зэрэгт буюу 2-ыг өрчин 10.11 зэрэгт болно. X тэмдэгтэй харьцангуй инерцийн момент маань 11520 см-ийн 4 зэрэгт гэж байгаа юм чинь 11520-ыг өрчин 10-ын хасах 8 зэрэгт метрийн 4 зэрэгт гэдэг ингээд орлуулгыг хийгээд болох юм бол ДЦ-ийн Y тэнхлэгийн дагуух тахилт маань 347 өрчхөн 10-ын хасах 5 зэрэгт метр гарна. За тэгвэл X тэнхлийн дагуух тахилт маань 1336 өрчгөн 10-ийн хасах 4 зэрэгт метр гарах нэ. За тэгвэл бид нар хамгийн эцсийн үр дүн маань бид нар яхнууд амнарын одоо бүтэн тахилтыг тодорхойлох байгаа ДЦ дээр. За тэгэхээр ДЦ дээр бүтэн тахилтыг тодорхойлохын тулд бид нар яах ёстой вэ? BD X-ийн квадрат дээр нэмэх нь BD Y-ийн квадрат язгуур гаргана гэсэн үг. За өөрөөр хэлбэл энд бидний утгууд маань байж байгаа. За BDX маань 1336 10-ийн хасах 4 зэрэгтийн квадрат дээр нэмэх нь BD маань за 347 өрчгөн 10-ийн хасах 5 зэрэгтийн квадратуудын метрээс язгуур гаргахаар ДЦ-ийн тахилт маань 138 мм болох нэ. Өөрөөр хэлбэл тэг таслал 3 тэг 138 мм гарсан бол тэрийг миллиметрлөө шилжүүлээд тэг мянганы 138 мм-ээр тахих нь гэж бодлоо. За ингээд та бүхэнд баярлалаа.